За сайн байцгаана уу. Сая Нүр намынхаа нэг найзын лайвыг үзчихэд сэтгэл их хөдөлчихсөн сууж байна. Өнөөдөр 3 сарын 8 буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдөр байгаа. Тэгэхээр яг энэ өдөр өөрийнхөө амьдралд онцгой нөлөө үзүүлсэн эмэгтэйчүүдийг нэг дурсаад тэдний одоо үйлдсэн тэр гаяаг нь бас хуваалцах тийм давалгаа нэгэсэнд өрнөд явж байгааг би харлаа. Тэгээд энэ давалгаанд нь бас оролцоо давалгаалахаар шийдлээ. Тэгэхээр миний яг уг бэлтгэжсэн сэдв маань болохоор өгөөмөр чанар байсан. Тэр би 7 хоног болгоно яг нэг чанар дээр онцгойлон төвлөрч санаануудаа хуваалцж байгаа. Тэгээд одоо нэгэнт гэртээ байгаа юм чинь бид хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөх боломж маань илүү нэмэгдсэн. Тэгэхээр яг энэ мөчөдөөс хүүхдүүдтэй ийм сайн сайхан зан чанар суртахуун одоо төлөвшүүлэхэд нэг 7 хоногийг бүр онцгойлон хаар сонгож бүр ингээд хөвшүүлэх гээд явъя гэсэн тийм санаачлаа гаргаад өнгөрсөн 7 хоногийн болохоор бүтээлч чанарын тухай ярьсан байгаа. За энэ 7 хоногийн хувьд болохоор өгөөмөр занг ярих гэж байсан. Тэгээд яг өнөөдрийн энэ сайхан өдөртөө холбогдуулаад хамгийн түрүүнд ярих ёстой хүн маань бол хөгшин ээжмийн гэдгийг гинт айгу ухаарч ингэж сануулсан бас их баяртай байна. Тэгэхээр миний хөгшин ээж даа чинь 2 жилийн өмнө өнгөрсөн л доо. Тэгээд тэр хүн маань хэдийгээр хажууд хамт байхгүй байгаа ч гэсэндээ зүр сэтгэлд маань өгөөлж хамт байдаг. Ер нь нэг тийм юу гэдэг да. Хүн өнгөрчгөр нэг тэр хүнийг санагдуулсан нэг юм тохиолдохоор тэр хүнээ санаад байдаг. Зарим хүмүүсийн хувьд болохоор хамтдаа бүжиглжсэн дууны ая ч юм уу тэрийг сонсохоор нөгөө хамт бүжиглжсэн мөчөө ингээл эргэж санддаг ч юм уу тий. Миний хувьд болохоор миний хөгшин ээж юунд санагддаг гэхлээр ерөөсөө тийм сэвсээ үлээсэн тийм цэнгэг агаар салхи хүнэртгэл шууд орж ирдэг. Яагаад гэвэл хөгшин ээж минь хөдөө нутагт амьдардаг байсан. Хөгшин ээж дээр очих тоолондоо дандаа тийм цэнгэг агаартай сайхан газар буугаал хамт зоныг өнгөрөөж амьдардаг байсан учраас ингээд нэм гоё Монголын нэг чиглэг агаар байдаг да. Тэр агаарыг үнэрлэхээр л миний хөгшин ээж дотор орж ирдэг байхгүй юу? Тэгээд аах бол нөгөө хөгшин ээжигээ бодгоод л уйлаад нэг тийм амар хэцүү нэг тийм харамсалтай уг нишээ амьдрах байсан ч гэдэм үү нэг тийм гомдолтой байдаг байсан. Тэгээд дараа нь би яг за миний энэ хандлага буруу байна. Би ерөөсөө тэгж гомрохсон байдлаар дурсан сануул айгүй харамсалтай. Харин хэдийгээр нөгөө хагцаад ингээд өвдөд өөр ирэхгүй нэлмэс ингээд гараад байгаа ч гэсэндээ нөгөө хөгшин ээж минь өөрөө ямар сайхан хүн байлаа. Тэгээд санах тоолондоо яг тэр сайн чанаруудын дурсаад би өөртөө бас шингээж өөрөө хэрэгжүүлээ. Бас өөр хүүхдүүдтэй үлдээ гэж бодогдоод тэг нэгэсэндээ уг нэдгэрсэн байгаа юм л та. Тэгээд хөгшин ээж нь өөрөөс өгөөмөр зантай хүн байсан байхгүй юу? Эм хөөрхөн тийм өгөөмөр ингээд аль өөдтэй юмгаа хадгалаад хүн төгөх гээд ингээ хүлээдэг тийм хүмүүс. Хөдөө гэрийн хүмүүс эдэг да нэг машин ингээ дуурахаар баярлдаг. Хүн ирэхээр ингээ тараг марг өрөм өрмө цаашаа тавьчаал тэгэл тэрийг ингээл хийж өгдөг. Тийм хүн байсан байхгүй. Тэгээд одоо ингээ бодохоор мэдээч одоогийн нөхцөлд бид нар одоо байр байранд амьдарч байгаа юм чинь өрөм одоо бэлэн тараг бол бидэнд бол байхгүй бүгдээр л худалдаж авч байгаа зү. Тэгэхээр би юу гэж боддөг вэ гэхээр ер нь монгол хүмүүс нэг тийм гэр орноо зүр сэтгэлийн дэлгдэг танихгүй юм байсан ч гэсэндээ тийм сайхан сэтгэлээр ханддаг юм гоё чанар идэм байна да. Тэр чинь л яг өгөөмөр сэтгэл юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд саяас нөгөө цагаасаараа нууц тавчааг уншижсэн чинь нөгөө Есүхэ Баатарын тухай гарч байгаа байхгүй юу? Яг өмнөх нь тэр татарууд яаж урууж одоо ингээд Монголын хааныг бүр дайсанд ингэж бариулж байгааг бол харж ин л да тэр түүхийг хараад ийм болсон юм биш үү? Тэгээд бүр татаруудтай Есүхэ Баатар чинь бүр өсийг маань ингээд аав гэж хэлсний дагуу байлцсан маа. Тэгсэн хэрнээл нөгөө Тэмүүжинг нөгөө бүртөөгийнтэй хөргөж өгчгöd буцаж ирж байхдаа
тэр нэг хурим болж яхад нь ороод буусан байгаа. Тэгээд татар аймаг байхад л одоо итгэл үзүүлээд очиж байгаа аахгүй юу. Тэгэхэд нөгөөдөл нь хор өгөөд хорлчиж байгаа. Тэгээ харахаар монгол хүний сэтгэл ямар гоё юм бэ? Бидний хувьд ерөөсөө хүнд ингэж хор санддаг. За эдгээр намайг хорлцоход зүгээр холхоо шиг явъя гэж боддгоо. Нэг тийм яг өөрөө ямар зан гаргах байсныг бодоод ингээд бусад хүн яг тийм байх болов уу гэж бодчихдээ юм шиг аа. Тэгээд хүмүүс бол одоо гинэ хонгор тэнэг гэж хэлж магадгүй. Миний хувьд болохоор харин аюу сайхан чанар юм шиг санагдсан. Тэгээ энэ чанарыг алдахгүй байсан илүү дээр юм шиг санагдаж байна. Одоо за намайг хорлцох нь одоо эдгээр яг буруу юм хийчиндээ намайг ашиглчихна гэж нэг хорон муугар санахаасаа илүүтэйгүр сайхнаар ингээд санаа цайлганаар ингэж сэтгэлээ хадгалах нь яг монгол хүний чанар юм болов үүгээрээ бид бас бусдаасаа ялгарт юм болов. Би солонгос хүмүүст ярьж үзсэн л дээ. Тэгээд нөгөө бид нэг илдэгдээ хятад хүнийг муу санаатай, дотор санаатай гэдэг штэ тий. Муу сандаг гэхээр солонгос хүмүүсээс надад яг тэр нэг соёлын онцлог гэх юм, суурин соёлын бас нэг ялгаа байгаа юм болов. Нэг буруу талаас, хорон муу талаас аяг ингэж ургуулan бодож хүмүүсийг бас нэг за энэ ингэчих болов тэр тэгчих болов гэдэг болгоомжтой хашир гэж хэлж боловч одоо муугаар хэлвэл дотор тамиртай гэж хэлж болмоор ч юм шиг тийм юм цохолцдог л да. Тэгээ яг би үндэснийг муулж байгаа юм биш зүгээр юм хашир чанараас нь бол бас суралцмаар биднээс цайлган дэнтгэхээр тэнэг болчихж штэ тий. Гэхдээ нөгөө талаас яг ийм сайхан сэтгэлээр хандах хүнийг ингэж өгөөмрөөр уучлалч дандаа сайн талаас нь бодох нь илүү дээр юм шиг надад санагддаг. Тэгээд хөшин ээж нь яг ийм сайхан хүн байсан. Тэгээд дандаа хүнд өгөх юмсан гэж хичээж хүнд өгөх юмнуудаа ингээд бүр цуглуулдаг байсан. Тэгээд тэр чанарыг би бас хүүхдүүдээс суулгахаар шийдээд ялангуяа энэ жилээс бүр онцгойлон анхаарч хэлж байгаа. Тэргээ би бүр нөгөө хөшин ээж яхаа өв гэж зориуд хийж байгаа. Өмнө нь болохоор яхаа мэдээж нөгөө хүүхдүүдэд өгөмөр болгох бус хүмүүстэй гэж хуваалцах юм суулгахаар хичээж ажиллаж ирсэн. Харин энэ жилээс болохоор бүр онцгойлон яг энэ бол миний хүшээжээс надад нандинан ингэж хадгалах өв. Би энэ өвийг ирээдүйд хойч үе яг монгол хүн ямар байд юм бэ гэдгийг л зүрхэнд нь шингээж хүүхдүүдэд үлдээн гэж би боддог болсон. Тэгээд энэ жилийн хувьд бас нэг тэмдэглэлийнхаа тэтэр дээрэж гисэндээ өнөд зүйлсээ жагсаасан. Тэгээд өнөд зүйлс дотроо бас яг эрхэмлэн нандинаж өв болгож хүүхдүүдэд үлдээх зүйлүүдэд бичдэг болсон. За ийм онцлог сайхан жил болж байна да. За тэгээ хайрт өгшөөж байгаа талаар яриалахаа болъё. Баршгүй их зүйл байгаа. Тэгээд хөшин ээжээс маань бас үлдсэн гайхамшигтай гой бэлэг бол миний өөрийн төрсэн ээж минь байгаа. За ээж минь өөрөө одоо ингэ бодох нэ биднийг багаас маань их сайхан хүмүүжүүлсэн юм байна. Бас тэр нь бас нэг монгол соёл, монгол сэтгэлгээтэй холбоотой юм шиг. Юу вэ гэхээр ээж минь надад алдах боломжийг олгодог гэсэн юм байна. Одоо унтсан ч гэсэндээ шууд одоо ээви хүүрхий гэж хошууд өвсөж ерөөсө босгодгоо. Тэгэхэл юм бол би өөрийгөө өргөдөл уйлал гайгүйсэн ч гэсэндээ жоохон сүржгэнхээр тийм бас буруу эвдрэх юм шинж орчхоор байсныг мэдээд гэх юм уу да. Монголын ард түмэн яадаг вэ гэхээр нөгөө өөрөө онсон хүүхэд уйлд хүмаа гэдэг ч юм тийм байдлаар жоохон хатуу юм шиг мөртлөө нөгөө талаас хүүхдүүд аягүй сайн хүмүүжилдэг тийм харгачлал байсан. Тэгээ алдах боломжийг олгох. За энэ алдах боломжийг олгох гэдэг бол өөрөө маш том соёл гэж бодож байна. Би бас тэр инданчуудыг одоо энэ хойд Америкт амьдардаг байсан. Тэр хүмүүсийн соёлдоос хүүхдээ нэг бүрчлэн ингэж анхаардаггүй өөрөөр нь ингэж биеийн даалгаж ээж нь тоохгүй байгаа юм шиг мөртлөө яг болохоо байх юм бол шууд туслахад биелэн нэгсэнд ингээ хараандаа байлгаал ойрхон байлгаал тийм хараагүй юм шиг мдээгүй юм шиг царайлал ингээд байждаг бас нэг тийм соёлын ялгааг энэ Европын судлаачдаас гаргаж ирж тэмдэглэснийг уншихад энэ яг монгол ээжүүдтэй бас төстэй ч юм уу гэж бодогддог. Мэдээд байгаа мөртлөө мэдхгүй юм шиг царайлал нөгөөхтэй өөрөөр нь ингэж юм сургах, өөрөөр унаад чамаагүй алдаач чамаагүй сурахтнаас тийм үзүүлдэг бас нэг тийм ухаан байт юм болоо гэж боддог. Тэгээ тэр нь болохоор
одоо нөгөө хүүхдээ сургахад ч гэсэндээ яг ийм байх ёстой. Чи заавал онцрох ёстой. Чи энийг эзэмших ёстой. Чи энэ уралдаанд төрүүлэх ёстой гэж одоо шахаад бас хэрэггүй юм болов. Би бол манай ээж бол тодорхой хэмжээнд намайг шахдаг байсан. Би бол бүр юу ч байхгүй болцсон л да. Одоо хүүхдүүдийг бол за манай бага охин бол тархины гэмтэлтэй байхгүй юу? Тийм учраас одоо оюуны хөгжил бол тун таараахан одоо хүртэл хилд огт ороогүй тийм хүүхэд байгаа. 6 настай. Би тэр хүүхдээс юу ч шаарддаг. Амьд байгаа л их юм. Би бүр амьд байгаад нь баярлаа. За одоостой сайхан хөөрхөн байна. Одоо болоо гэсэн тийм хансан сэтгэлээр ингээ ханддаг. Тэгээ том хоёрт нь ч гэсэндээ ерөнхийдөө миний сэтгэл хандсан. Байгаа л сайхан байна. Тэгээ би талархдаг. Тэгээ яг тийм чанараар тодорхой хэмжээнд ээж минь намайг өсгсөн. Миний хувьд болохоор тэрийг бүр тодроо нар ингээд бүр ингээд хэтрүүлсэн байдлаар нэгсэндээ би хэрэгжүүлээд хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа. Би хүүхдүүдэд чи өмнөх өдрөөс л сайжирсан бол болоо. Чи өөр хин нэгэнтэй өөрийгөө харьцуулж хэрэггүй. Яад үл чи дахин тавтагдчихгүй цорын ганц бүтээл гэж ярьдаг. Тийм болохоор би хүүхэдтэй аль болохоор ингэж алив тийм хүнтэй харьцуулж одоо өрсөлдүүлэх сэтгэлээр ерөөсөө огт хамтахгүй байхад маш хичээдэг. Би тэгснээрээ тэр хүнийг бас өөрийнхөө үн цэнийг одоо дутуу ойлгох, дутуу үнэлэх, бусад хүнтэй харьцуулаад өөрийгөө дутуу юм байна гэж буруу дүгнэлт гаргачихгүй гэж болгоомжлдог. Тийм одоо болсон байгаа. Тэгээ ээжээсээ асар их юм сурсан. Ээж маань өөрөө номонд их хайртай, ном их уншдаг хүүхэд байсан. Миний хөшөөж ч гэсэндээ тэр одоо дээр үеийн хүн гэхэд бас номонд их дуртай хүрхэн тийм эмээ минь байсан. За би ч гэсэн өөрөө номонд хайртай, ном цуглуулдаг, номыг их хэрхмэлдэг, оюунлаг чанарыг ер нь их өндөрт дөвийлэн бас заримдаа туйлширсан хэлбэрээр явж байгаа одоо харин засраад ерөөсөө хүний зүрх сэтгэл нь илүү чухал юм чинь тий. Оюун ухаан бол яах вэ? Тодорхой хэмжээнд байх ёстой хэмжээндээ байх ёстой л гэж боддог байсан. Гэхдээ хүүхдүүдэд би хүмүүжүүлэхдээ аль болохоор оюунлаг хөрөнгө оруулалт хийх гэж хичээдэг. За тэгээд ээжээсээ сурсан тэр өөрийнхөө ашиг сонирхлыг хойш тавиад хүүхдийнхээ төлөө юугаач зориулахад бэлэн тийм яг тийм эмэгчин амьтдын нэг тийм жишээ байдаг да тий. Яг л тийм байдлаар өсгсөн. Тэгээ би бас хүүхдүүдээ тэгж өсгөхийг хичээдэг. Миний хувьд бол миний өөрийн амжилт, миний мөнгө төгрөг ч юм уу, миний одоо байр суурь чухал биш. Миний хувьд бол миний үр сад маш чухал. Тэгээ би хүүхэд гаргаж хүүхэд хүмүүжүүлснээр өөрийнхөө эх орондоо хамгийн том хөрөнгө оруулалтыг бол хийж байгаа гэж үздэг. Тэгээд би бас гадаагшаага явахсан, гадаадд гоё амьдралаар амьдрахансан, гадаад хамаагүй амархан юм байна гэж ярьж байгаа хүмүүс надад жоо хэцүү санагддаг байхгүй. Орхиод явчихаар яа мэдээж тийм л дээ нэг л амьдралаа. Гэхдээ л энэ улстай үлдээд энэ улсаа хөгжүүлээд ямар нэгэн сайн юм бүтээчээд явах нь бас тодорхой хэмжээнд миний амьдралын утга учирыг бүрдүүлж байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр би яг энэ өв соёлоо Монголынхаа өрсөн дээрээ л буулгаж Монголынхаа үр садтай л үлдээн гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй амьдардаг. Тэгээд тэр нь болохоор миний хувьд болохоор яг энэ өгөөмөр зангийн тодорхой нэг бэлэгдэл юм болов гэж боддгоо. За урд дахь сайхан эмэгтэй надад маш их нөлөөлсөн. Эмэгтэй та нар сонсоод байгаа гайхаж магадгүй миний бага охин хэмжээр байгаа маа. За бага охин маань 10 хоног дээрээ зүрхэн цоссноос болоод тархины гэмтэл авсан, тархин хадан гарсан. Үнээсээ болоод дөрөв хүчний ажилттай нүдний хараа байхгүй. Тэгээд оюуны бол асар их хоцрогдолтой хүүхэд байгаамаа. Гэхдээ тэр хүүхэд манай гэр бүлийн хамгийн ажралтай гишүүн. Охин маань ер нь бол баригтай өндөр гомдолдог байхгүй юу? Жаахан анхааралтай хавал маш их талархаж баярлдаг. Үргэлж тийм тайван, амгалан, баяр хөөртэй тийм чанартай охин байна. Бис охиныгоо өгөөмөр гэж боддгийг надад их өгөөмөр хандж байна да. Надаас их юм шаардахгүй байна да. Шаардаж болохоор исэн байхгүй. Яг тэгэхээр тархиныхаа гэмтлээс болоод миний охин унал таталттай болсон эпилепси. За тэгээд унал таталтыг нь явуулахын тулд тархиных нь үйл ажиллагааг дарангуйлсан им болгодог өглөө оройгүй.
За 4 юм болгодог. 4 юмээс 3 нь бол ерөнхийдөө яг дарангуулах үйл ажиллагаа нөлөөтэй. Нэг нь болохоор тархийг хамгаалах нөлөөтэй. Ийм 4 юмыг өглөө оройг уулгадаг. Уулгах тоолонд миний зүрх хорогддог. Яагаад вэ гэхээр тархийг хөгжих боломжийг сааруулаад байгаа байхгүй юу? Тэгтээ уулгахгүй байх юм бол унал таталт нь хэрэг сэдрэх юм бол тархийг бүр айхтар гэмтэн. Тийм учраас тархиныхаа хөгжлийг удаашруулж чамаагүй гэмтлээс нь хамгаалах хэрэгтэй болдог. Дээр нь миний охины амьдралд маш их хүнд зүйл тохиолдож байгаа. Тэр болгонд миний охин бууж өгдөггүй. Өгөж болохоор хахад тэмцээр аваад гарч ирсэн. Би бууж өгсөн байсан. За одоо өнгөрүүл яах вэ? Явдаг жамаар явагдаа. Би ингээд зуураад хоргодоод яах вэ гэд баяртаа гэж би 2 ч удаа охинтой хэлжсэн. Тэгэхэд миний охин намайг хайж яваагүй. Надад үлдсэн. Гэхдээ мэдээж ийм хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг бол хизээл бол хизээ хаагцах боломжтой. Ийм хүүхэдтэй ээж аваад бол энэ зовлон маш сайн мэддэг. Өдөр болгон энэ зовлог үүрдэг байхгүй юу? Тэгээд надад энэ зовлонг үүрүүлснээр миний охин бас намайг сэтгэлийн хаттай болгосон юм аа. Би энэ охиноос өмнө бол жаахан юм дээр сэтгэл аягүй хямардаг. Тэгээд тийм хүнд бэрхшээлээс би цухтаадаг байсан байхгүй. Тэгээд өөрийгөө хамгаалах юм саадууд ингэж зориуд ингэж босгож одоо хан орог босгож ингэж явдаг байсан. Одоо бол идэх болцсон. Би нийгмийн хүнд хэцүү үзэгдлүүдийг ингэж урд нь ингэж ямар хэцүү юм бэ гэж үдэ анал өнгөрдөг байсан бол одоо би тэмцэнэ гэж боддог болсон. Өөрийнхөө хэмжээндээ чадхаараа би явъя. Миний охин бууж өгөхгүй юм чинь би явъя гэж шийдсэн юм аа. Тийм бодгоор би хүн худалдаалах гинт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийг дэмждэг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдэд тусалж байгаа байгууллагуудад тусалдаг болсон. Ер нь л яг юм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарж байгаа гэр бүлүүдэд бол гадуур явж ажил хийх боломж хомигдмал байдаг. Хүүхдээ асарж байгаа учраас цагч бага байдаг болохоор санхүүгийн хувьд ч гэсэнтэй дорооддаг. Хүнд байдалд ордог. Тэгээд ер нь бол ядуу эмзэг бүлгийнхэн л орчдөг л доо. Тэгээд тэрийг нь хараад би яаж хийж байгаа л энэ хүмүүсийг тусгуулах юм хийх юмсан. Ямар нэгэн байдлаар тэднэрт хөрөнгө оруулах юмсан. Ядаж сэтгэлийг нэг засах юмсан гэдэг болцсон баг. Тэгээд би энэ асуудалтай зориуд өөрийгөө бэлдэж зориуд өөрийнхөө амьдралыг зохион байгуулалтыг өөрчилж ажилдаг болсон. Тэгээд яг энэ асуудлуудад цаг гаргадаг болсон. Цагаараа би нэгсэндээ өглөг өгдөг болсон. Тэгэхээр ингэснээр бас яг юм өгөөмөр зангийн нэг өөр зүйлг болсон байна. Өгөөмөр зан гэхэл нэг хоол унднаасаа хувцснаасаа илүүчлэхээс гадна өгөөмөр зан гэдэг бол сурч мэдсэн зүйлээ хуваалцах, бусад хүний амьдралд цаг гаргаж хөрөнгө оруулах, тэдэнд тусдим болох, дээрээс нь үгээр урам өгөх гэж чухал гэж ойлгоод байгаа. Тэгээ яг энэ өгөөмөр занг би анх бол нөгөө зан чанарыг яг бурхны мөн чанараас зааж сургах зорилгоор сонгож авсан юм. Тэгээ хэрэг Библийн энэ Эхлэл номын 1-2 дугаар бүлгийг ингээ унших юм бол бурхны хувьд бол энэ ертөнцийг бүтээж захтаа энэ бүх зүйлийг хүн төрлөختөнд өгнө гэсэн зорилгоор бүтээжсэн. Бурханд бол ямар ч хэрэгцээ байхгүй. Бурханд алт хэрэггүй, мөнгө хэрэггүй, хоол унд хэрэггүй байхгүй. Орчлон ертөнц энэ гаригуу дэгдэр ятгаа бүр дан алмазаас бүрдсэн маш том нар шиг том гариг ч гэсэн хийж чадхаар тийм бурхан байхгүй. Тэгээ бодоод үзэхээр үнэндээ бол юу ч хэрэггүй биднээс. Тэгээд бидэнд л бүх зүйлийг өгөх тийм зорилготой. Тэгээ одоо ингэ зөөрлөх юм бол нэг залуу нэг охин дурлцлаа гэж ядээ л та. Тэгээд дурлцсан учраас тэр охиноос юм авъя гэхээс илүү бүр нэг гоё юм өгөх юмсан баярлуулах юмсан ингээл юм өгөөл гэдэг байх гэж бодож ин л та. Үнтэй газар дагуулж чаал хоол идэрэл хоолн таалагдсан амтны ямар
үнэтэй бэлэг өгөөл. За энэ бэлгэн таалагдсан уу? Тэр хувцснаар өгсөн бол миний өгсөн хувцсыг өмсөд нэг таашаал аваасаа. Тэгвэл нөгөө эмэгтэй нөгөө охин нь ингээл баярлалаа. Өө ямар гоё зүйлт үү? Ямар гоё бугууч юу? Аль энэ ч атайхан юм байна гэл өмсгөн л хангалттай байдаг болов. Тэрнээсээ л өөрийнхөө шагнал баяр саланга авчдаг болов. Яг тийм үн чанарыг биднээс бурхнаас харж болно. Энэ хорвоо ертөнцийг бүхэлд нь бидэнд зориулж урлан бүтээсэн байдаг. Тэгээ яг 7 дахь өдрөө хүнийг бүтээгээд хүнд бүтэн өдрийг зориулаад тэр гурав ингээл явсан юм шиг байгаа юм. Амралтын өдөр яг тийм амралтын өдөр яг өөртөө хамт өнгөрөх тийм тушаал хожим бүр маш тодорхой байдлаар өгдөг. Яг анхны хүн дээр бол дэгж өгөх шаардлагагүй. Нүдээ нэгээл харсан чинь нөгөө бурхан байгаа юм чи. Тэгэл бурхантайгаа л хамт байсан болоо тий. Тэрнээс биш тушаагаал чи над руу анхаарлаа хандуул чи битгий өөр юм сатаараа дэ гэж хэлэх шаардлагагүй тэгэл хамт байсан баг гэж бодож байна л та. Тэгээ бодоод үзэх юм бол бурханы бүх бодол санаа дандаа хүн рүү чиглэсэн тийм гайхамшигтай дүр зургийг Библиэс уншиж болно л тоо. Тэгээ өөр нэг ерөөсийн зүйл нь болохоор бүтээлүүдээ ингээд өдрөөр ингээл багаар гэж бүтээсэн ба. За бид л нөгөө бурхны хэмжээнд ярих юм бол багаар шүү дээ. А тэрнээс биш ингээл ургамлын аймаг тэр чигтэн бүтээн гэдэг чинь одоо миний насаар хүрэхгүй байх гэж бодож байна. Зүгээр л ингээл ургамлуудыг л судлах хийхэд бол нас үргэлцэхгүй тийм баялаг гоё ертөнцийг бүтээсэн байгаа шүү дээ. Одоо гэтэл нөгөө орчин чинь дориотоор зарим одоо ургамлын зүйл нь төрөл нь бол устчаад байх чинь л ийм баялаг байгаа даа шүү дээ тий. Тэг ингээ харах юм бол бурхны бүтээл өөрөө ямар баялаг ямар өхөөмөр ингээд бялгсан чигчсэн дүүрсэн хэмжээгээр ингээд өгчгсөн юм бэ. Тэгээд түүнээс нь ингээд баярлаж оюу ухаанаа ашиглаад ингээд юм хийхэд нь бол бурхан маш их таашаал авдаг гэж боддөг юм аа. Тэгэхээр энэ бурхны өгөөмөр зангаас өдрөөр ингээд хүүхэдтэй ингээд хуваалцж яхадаас яг энэ сонголт бидэнд өгчихсөн. Тэр диваачныг ингээд бүр цэцэрлэг байгуулад дэлхий дээр яриа диваачн шиг гоё юмсан баг. Тэгэхэд бүр дотор нь бүр диваачнгийн цэцэрлэг эднийг байгуулад хүнийг аваачиж суулгаад ингээд амьдруулсан байна. Тэр хүний хувьд одоо байж болох хамгийн тохиромжтой сайхан орчин бол ерөөсө цэцэрлэг байгаа даа байхгүй. Тэгээ одоо хүртэл бид нэг ногоо юм тариал, нэг ногоо юм хатгаал, нэг ногоо юм ядаж ингээд гэртээ ингээд байлгаад ингээд харахаар их сайхан байдаг, стресс тайлдаг. Тэр өнгөн хүртэл их тийм утга учиртай юм байгаа юм л да. Тэр цэцэрлэг дотор бас нөгөө маш гой тийм үзэсгэлэнтэй жимст моднуудыг ургуулсан. Тэгээд тэр моднуудыг зүгээр нэг юм амттай жимстэй очиос ургах гэх нэг арцаасан харин тавиаг байхгүй юу. Бүр харахад тааламжтай. Бүр гой зүүн таашаал өгөх зорилготой тэр модыг байрлуулсан байдаг. Бий болгосон байдаг. Тэгээ хэрвээ хүний хэрэгцээний тэр нөгөө Масловын тийм онл эдэг та нэг юм пирамидээр төрсөлсөн. Тэрэн дотор нөгөө гой зүүн таашаал авах хэрэгцээ бас байдаг. Хүнд тийм хэрэгцээ байдаг учраас өнөөдөр бид нэр гой бүсгүн тэмцээн зохион байгуулад за энэ гой сайхан нүдэнд их айтайхан харагдаж ин гэж хүмүүсийн царай хүртэл тэгж хилээд яваад байгаа байхгүй. Тэгээд арай царайлаг хүн зураг тавьчих юм бол илүү олон хүн лайк дарддаг ч юм уу тийм бас нэг онцлог байдаг юм аа. Тэгэхээр нөгөө гойзон таашаал авах мэдрэмжтэйгэр бүтээчихсэн учраас нэг тийм хандлага яваад идэг. За тэгээд эзэн юу гэж тушилсан гэхээр чи энэ диваачнд байгаа модны жимсийг бүр дураар ямар ч модны жимсээс идэж болно. Ганцхан модны жимсээс л идэж болохгүй. Тэр нь болохоор яг цэцэрлэгийн гол байсан сайн мэдүүлэгч модны жимс. Бусдын бол дураар чөлөөтэй идэрээ тийм гоё эрх чөлөөтэй сонголтыг өгсөн. Мөөл мих бол сайн зөндөө их хийж болно. Янз бүрийн үйл ажиллагаа бид нар явуулж болно. Янз бүрийн ажил сэдэж болно. Тэр тийм эрх чөлөөг өгөөмрөр өгсөн бурхан байгаа шүү. Тэгээ бидний дэлхийн ертөнцийн өхөөс гадна бидэнд сонголт бидэнд эрх чөлөөг өгсөн. Тийм болохоор яг арчилсан тогтолцоо бол бурханы тэр мөн чанарт хамгийн ойрхон тогтолцоо байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр хүний эрхийг дээд зэргээр болгочдөг тийм тогтолцоо байна л та. Тэгээ бурхан өөрөө хүнд эрхийг нь олгочихсон. Чөлөө сонголтыг нь өгчихсэн. Хэдийгээр тэр сонголт цаанаа эрсдэлтэй
Бурханаас татгалзаад, Бурханаас салаад амиа алдах эрсдэлтэй байсан ч гэсэндээ Бурхан хүнийг хүчээр хорж ирснаас эрх чөлөөтэй байх нь илүү дээр гэж үзсэн юм аа. Харин тэр чөлөө сонголтоо буруу ашиглаад амин ингээ Бурханаас тасрах үед нь эргүүлээд залгахын тулд өөрийнхөө амийг тасалж хурж ирсэн. Тэр хараалыг хариулсан тийм түүхийг л Библи өгүүлдэг. Тийм гайхамшигтай түүхийг л Бурханы тэр өгөөмөр зан илэрхийлж идэг. Энэ ертөнцийг өгөх нь багтсан юм шиг өөрийгөө бидэнд зориулсан, амиа бүр тасалж маягээд өгсөн ийм гайхамшигтай ерөөсийн Бурхантай бид нэр хамт амьдрахын заршааныг аваад явж байгаа хүмүүс юм аа. Тэгээд та бүхэнд анхаарал татсанд маш их баярлалаа. Энэ өдрийг баярын сайхан өдрийг сайхан өнгөрөөгэй гэж хүсэж байна. Баяр таа.